Орон төрийн хэмжигчтэй ам нэвэл зочны ярилцлага эхэлж байна. Энэ дад бид улсын их хурлын гишүүн Уянгыг ураад байна. Студид ирсэнд баярлалаа. Маш их баярлалаа. Урьж оролцуулж байгаа. Тэгэхээр та өнгөрсөн 7 хоногт баялагын сангийн хуулийг өөрчлөх асуудал дээр ажиллаж байгаа гэдгийг мэдгдсэн л дээ. Тэгэхээр энэ хуулийн гол концепц болж байгаа тэр стратегийн ордуудын тодорхой хувийг жил бүр хуримтлалын санд шилжүүлж байх гэдэг ийм заалт байдаг шүү дээ. Тэгтэл яг энэ заалтыг тэр стратегийн орд гэдэг үгийг та уул уурхаан бүх орд гэж өөрчлөх гэдэг байгааг би жоохон ойлгосонгүй гайхлаа л да. Энэ ямар учиртай юм бол. Тэгээ яг энэ агуулга болохоор баялагтай улсын хувьд улс төржиж байгаа сэдв болгоно уул уурхаан төсөлтэй холбоотой байгаадыг салбарын үний хувьд жоохон эмзэглэж явдаг. За ингээ энэ яг юунаас холбоотой юм бэ гэд бодохоор нэг тийм уул уурхаан төсөл болгонд төрийн оролцоо байх ёстой юм шиг. За тэгээ байхдаа хувийг нь хилэлцэж хоёр талаасаа эзэмшлийн хувийг нь тогтоод тэндээсээ баялагын сангийнхаа хуримтлалын санг бүрдүүлээд хуримтлалын сангаараа дамжуулаад Монгол Улсын иргэн болгон боловсролтой, эрүүл мэндтэй, орон сууцсандаа хүртээмжийг өгөөжийг хүртэж байх ийм зохицуулалт орчихсон ингэ явж байгаа. Ер нь бол баялагын сангийн хуультай байна гэдэг бол бидний хувьд том амжилт, том хийж чадсан зүйлийн маань 24 онд батлагдсан шүү дээ, тийм ээ. Тэгээ хуримтлалын сандаа яаж мөнгө хуримтлуулах юм бэ гэж харахаар дандаа төрийн өмчийн компани эсвэл төрийн өмчийн оролцоотой компани байна гэсэн зохицуулалт байгаа юм. Энийг би ойлгохдоо Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхаан бүх төслүүд хувийн хвшлийнхч бай, төрийнхч бай, ижлэгэн хувь хэмжээгээр хуримтлуулдаг байвал нөгөө эрхтгш байна гэдэг үндсэн хуулийн зарчим маань газрын баялаг бас төрийн нийтийн өмч байна гэсэн том заалтын маань үйлчлэл нь хангагддгийн болов уу гэж харж байгаа. Тэгээс ирээдүйдээ нөгөө баялагийг тойрсон энэ янз бүрийн улс төржилт, янз бүрийн асуудлууд нь багасах болов. Тэгэхээр уул уурхаан бүх орд гингүүт чинь 100% хувийн хвшлихч байна. Эсвэл гадна дотны хөрөнгө оруулалттай ийм компаниуд байдаг. Тэгэхээр тэдний зүгээс яаж энэ асуудлыг хүлээж авах бол хүлээн зөвшөөрөх болов гэдэг асуудал байна. Нөгөө талаараа мэдээж үндсэн хуулийн дах газрын баялаг болвол нийт ард түмний өмч гэсэн мөртлөө тодорхой лицензээр эзэмшиж байгаа хүмүүс нь хувийн өмч юм шиг ашиглаад байдаг энэ асуудал дээр яаж зохицуулах вэ? За, уул уурхаан төслүүд тодорхой нэг ашигт малтамлын ордыг бий болгоход олон инженерүүд ажилладаг. Тэдний нэлээх тийм хөдөлмөр ухаан зарж уул уурхаан төсөл орд болж тооцоологдоод тэр нь бол ашиглагддаг ийм концепц бол байдгийм аа. Тэгээ энэ нь орд байна гэнгээд уул уурхаанаа зарцуулж олж байгаа тэр төслийг нь харангуйтаа энэ бол гайгүй төсөл юм биш үү? Дотоодын нийт бүтээгдэхүүний 5%-аас дээш хангачаар ийм том төсөл юм байна. Эсвэл үндэсний аюулгүй байдалд хамааралтай төсөл байж магадгүй юм байна. Эдийн засгад нөлөөлөх үүс юм байна гингүүтээ засгийн газар стратегийн орд гэсэн чагсаалтад аваад их хурлаар батлуулна гэдэг ийм нэг болгоомжлол салбарт бий болоод байгаа гэж харж байгаа. Тэр энэ юу гэсэн үг вэ гэхээр манай Монгол улсад дараагийн томоохон хэмжээний ордууд бий болох магадлал нь багасаа явчихна гэсэн үг. Ингээд нэлээд тийм гайгүй төсөл бий болчихвол юм бол төр эзэмшчих энэ хандлагаараа шилжчих юм байна гэсэн нэг тийм болгоомжлол эрсдэл хөрөнгө оруулагчдад үүсэж гин гэж үзээд за ер нь бол заавал төрийн өмчийн оролцоотой төрийн өмчийн ийм компани гэлтгүүгээр ер нь л Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхаан төслүүд хуримтлалын сандаа мөнгө хуримтлуулдаг болно гэсэн концепцийг дэмжин гэж агуулгаар хуулийн төслийг боловсруулсан юм байна. Таны энэ санаачилж байгаа энэ хуулийн өөрчлөлтийг улсын их хурл засгийн газрын түвшинд яаж хүлээж авч байна? Магадгүй тэдний дотор ч гэсэн тодорхой ашиг сонирхолтой хүмүүс бас байгаа шүү дээ. Тэдэртэй ерөн саналаа солилцож байгаа юу? Улс төрчтэй гэсэн үг л дээ. Улс төрчидтэй бол нээлттэй төрүүчийн яг таньшил хандж байгаа хгүй тийм их хэвлэлийн баг хурал дээр ярьсан зүйлийг чинь сонслоо. Ямар агуулгатай юм бэ? Тооцооллыг нь хийсэн үү? Яагаад 2% гэж танилцуулваа гэд асууад. Тэгээ тэр хүрээнд нь бол дандаа л ярилцж байна л да. За өнгөрсөн 2024 оны хуримтлалын санд хуримтлагдсан тэр дүнг хараад үзэхээр 495.6 тэрбум төгрөг байгаа юм. За энэ нь болохоор мэдээж төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын ашигаас нь орж ирж байгаа. Энэ гэхдээ зөвхөн стратегийн ордуудаас бүрдүүлсэн хуримтлалын санд. Яг одоогийн л байгаа хуулиараа тэр төрийн болон төрийн өмчийн оролцоотой стратегийн ордуудаас орж ирж байгаа. Тэр хуримтлалын санг бүрдүүлж байгаа хэмжээ 496.5 тэрбум төгрөг байсан байгаа юм. За одоогийн хуулийн концепцийг өөрчлөё. Бүх Монгол Улсад
бусад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаасаа жишээ нь 2% гээд борлуулалтын орлогоос нь авъя гэсэн юм тооцооллыг. Яг нэг дээр чи 1%-аар хийж үтсэн, 2-оор хийсэн, 3-аар хийсэн юм л та. Тэгээ 2% гэж танилцуулга ингэж хийсэн. За уулуурхайн салбар экспортын орлогын 93%-ийг 2024 онд бүтээгдэхүүн борлуулалтаараа бүрдүүлсэн байна. За тэрнийх нь нийт Монгол улсын экспортын орлого 15.8 тэрбум доллар байсан гэх юм бол 14.6 нь уулуурхайн салбартай холбоотой болоод тэрнийхээ 2%-ийг нь одоо бүх уулуурхайн төслүүд хувийн төрийн гэлтгүүгээр хуримтлалын санд хуримтлуулсан байсан бол 1.1 их найт төгрөг хуримтлагдах байсан юм байна. Гэсэн энэ агуулгыг бол танилцуулаад хэвлэлийн баг хурал дээр тооцооллыг бол өөрөөр хэлбэл одоо ингээ бүх уулуурхайн ордоос ингээд жил бүр ингээ 2%-ийг ингээ хуримтлуулаад ирэх юм бол одоо хуримтлуулж байгаагаас 2 дахин өсөх юм магадлал байгаа юм биш үү? Одоо бараг 500 тэрбум төгрөг хуримтлагчаад байгаа бол 1.1 их найт төгрөг одоо төсөвт орж ирэх, төрийн санд орж ирэх юм боломж байна гэж юм тийм үү? Тэгэхээр сонгуулийн өмнөхөн та уулуурхайн дэд сайд дээр бас хагас жил ажилласан баха. Тэгэхээр тухайн үед ч гэсэн та энэ саналаа бодож ийсэн гэсэн үг үү? Тухайн үед бид нэр ашигт малтамлын тухай хуулиа ерөнхийдөө боочоод тэгээд өргөн барьж чадаагүй яг нэг тийм үед бид цайдар ажиллажлаа. За шалтгаан нь болохоор ашигт малтамлын тухай хуулийнхаа шинжилсэн найруулга байсан нэмэлт өөрчлөлт биш. Тэрийг өргөн барих гэтэл нөгөө өмнөх нь газрын тухай хууль ороод тэгээ нэлээд сенсац тэгдээд тэгээ баг хуулийн дээр бичигдээгүй агуулга нь хүртэл ингээ яригдаад боо юм болсон л доо. Тэгээ тэрнтэй холбоотой одоо за ашигт малтамлын тухай хуулигаа төр хоош нь байлгачих гэсээрэн байгаа сонгуультай тулчихсан. Яг тэр үед бол ажиллаж одоо яамн дээр дицайдаар ажиллаж байлаа. За өмнө нь ч гэсэндээ яамн дээрээ дотроо газартаа яг салбарын одоо геологийн газартаа ажиллаж байлаа. Тухайн үед хуулийн төсөл дээр боловсруулж яхад хүртэл за ер нь энэ гадаад улс орнуудад стратегийн орд гэсэн нэр томьёо ер нь байна уу гэсэн байдлаар судалгаануудыг бас хийж исэн. Тэгээ яг үндэ бол стратегийн ашигт малтмал гэдэг одоо жишээ нь зис стратеги ашигт малтмал муу юм уу? Нөөрсөн муу юм уу гэд улс орнууд хоорондоо ингээ ярилцаад хуулиндаа стратеги ашигт малтмал одоо бодлоготой байна гэж заагаад тэгээд тэр стратеги ашигт малтмал нь хэрэгтэй учраас тэрийг яаж нээж олох вэ гэдэг дээр нь дэмжлэг үзүүлсэн хуулийн зохицуултууд байдаг. За тэгэхээр одоо стратегийн яг орд гэдэг тийм томьёо одоо тийм тодорхой зохицуулт байхгүй гэж таалах гэдэг нь. Тий, стратеги ашигт малтмал гэдэг утгаараа одоо чулуулга одоо стратеги манад мөнгө олж ирд юм аа. Манай энэ технологийн үйлдвэрүүдэд түүхийн хэд болгон ашиглагдд юм аа гэдэг дээр тооцооллыг хийгээд гаргаж ирдэг ийм ерөнхий агуулга байтал 2006 онд ашигт малтмалын тухай хууль шинжилж найруулагдаж орохдоо стратегийн ашигт малтмалын орд гэнгээд арталт нь орд гэдэг үгийг нь авч томьёолж оруулж ирээд төрийн мөнгөөр илрүүлсэн байх юм бол 50 хүртэлх 34% гэдэг. Ийм залтууд нь яваад орчихсон баггүй. Тэгээ энийхээ хүрээнд 2007 онд 16 ордыг бол стратегийн орд гэж улсын хурлын тогтоолоор аваад за энэ дээр бол ингээд стратегийн ордоос ашиг нь хүртэнэ гэдэг дээр ингэж явж байгаад хуримтлалын сан бол өнөөдөр бүрдээд явж байгаа. Тэгэхээр би бол энэ 2007 оны ашигт малтмалын тухай хууль болвол харин чиг одоо ингээд тодорхой ингэж хувьд одоо босго тавьж өгөөгүй болвол тэр газрын баялаг бол одоо ард түмний өмч гэдэг тэр эрхийг нь баталгаажуулах боломжгүй ингээл одоо бүгд авчих боломж магадлал байсан гэж хараад байна. Мэдээж одоо тухайн үед гаргасан шийдвэр бол тухайн үедээ хамгийн зөв нь л байсан байх. Гэхдээ тэгээд альва нэг шийдвэрт бол тэгээд нэг сайн тал байна, сөрөг арай харж тооцоолоогүй бас тал байна. Ер нь бол дараагийн Монгол улсын эдийн засагт нэлээд том утгаараа Монгол улсын эдийн засгийг тэлэх боломжийг өгөх ордууд жижиглэгдэх ийм том эрсдэлтэй гэж харж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо яг тэр нийт одоо хайж олсон нөөцөө ингээд 2 3 орд юм уу 2 3 лиценз болгож ингэж хуваагаад стратегийн орд гэдэг тэр нэр томьёоноос зугдах хандлага бий болох эрсдэлтэй гэж бол харж байгаа. За хоёрдугаар эрсдэл нь болохоор за та хөрөнгө оруулагч байлаа. Хамгийн түрүүнд харах юм нь мэдээж хууль эрх зүйн орчныг харнаа. Доктортой юу, докторгүй юу, аль нь илүү одоо өр өгөөжөө манахад өгнө вэ ч юм уу те. За тиймэрхүү зүйлүүдийг нь харахад одоо манах жишээ нь ингэж яах юм шүү дээ. За манад ороод ирж болноо. За хайгуулын тусгай зөвшөөрөл олохдоо бол бид их дургүй те. Одоо дургүй шүү дээ ер нь бол. За ингээд олгочлоо гэж бодъё. За тэр эрсдлүүдэд авчий гэж бодъё. За тэгэнгүүт стратегийн ашигт малтмал гэдэг одоохондоо бол манад бодлого байхгүй байна. Стратегийн ашигт малтмалын орд гэд таних оруулсан хөрөнгө оруулалтаар бий болсон альва нэг төслийг засгийн газрын жагсаалтад оруулж төслийн бэлдээд их хурл руугаа өргөн бариулаад их хурл нь
баталчих юм бол тэрнийх нь таны одоо оруулсан хөрөнгө оруулалтын 34%-ийг нь хэрвээ та өөрөө нээсэн байх юм бол төр авнаа. 34 хүртэлх нь шүү дээ. 50 хүртэлхийг нь болохоор одоо хэрвээ энэ өмнө нь Монголын геологчид одоо нээж илрүүлсэн юм өгдөл байх юм бол 50 хүртэлх хувь дээр нь ингээд хилцээр хийнэ гэдэг ах юм бол аль улсын сонгох вэ? Тэгэхээр танихаар одоо энэ 34-50%-ийг одоо төр авна гэдэг энэ заалт бол хөрөнгө оруулагчдыг үргээх гээд ингэж та хэлэх гээд байна да. Тэгж хэлж байгаа. Харин ч одоо ингээд эн чинь тодорхой хэмжээгээр одоо газрын дорох баялаг бол ард түмний өмч гэдэг энэ одоо заалтыг хэрэгжүүлэх гол одоо чиглэл болсон заалт гэж байгаад байгаа шин. Тэгэхээр танихаар яах ёстой гэж. Танихаар харин заавал төрийн өмчийн оролцоо ба. За 30% эзэмшээ. Заны төсөл байла. За ингээ гайгүй өргөөчтэй юм шиг байна. За тэрнийх нь за энэ танах олоод нээсэн юм чинь 34% дээр нь төр эзэмшнэ. Эргээгээд 34%-ийнх нь хөрөнгө оруулалтыг төр гаргах хэрэгтэй болно. Тэр чинь зүгээр үн төлбөргүй аваад ашигаас нь 34% хүртээд явах биш шүү дээ. 34% үйл ажиллагаа явуулах шаардлагатай 100% хөрөнгө оруулалтынх нь 34%-ийн зардлыг нь төр даах хэрэгтэй болно. Тэгээд 34%-ийн ингээ ашигыг хүртье. Ингээ яваад ах юм бол бүх уулуурхайн төслүүдэд төрийн өмчийн оролцоо бий болох байхгүй. Тэгэд манад яг одоо бүх тэр хөрөнгө оруулалтыг нь даагаад ингээ яваад ах нэгдүгээр эдийн засгийн бололцоо нь байхгүй гэж харж байгаа. Хоёрдугаарт яг уулуурхайн салбар дээр одоо төрийн одоо татвар төлөгчдийн мөнгөөр хайгуул одоо ашигт малтмлын хайгуулыг хийгээд ордыг бий болгоно гэдэг бол нэлээд эрсдэлтэй гэж бол харж байгаа. Магадгүй Монгол улсын газрын баялаг юм чинь төр одоо ард түмнийг төлөөлж тэнд одоо хувь эзэмших гэж байгаа бол яагаад заавал тэр 34% юм уу 50%-ийн зардлыг гаргах хэрэгтэй гэж зүгээр үнгүй тэр хувийн эзэмших ёстой биш үү гэдэг ийм агуулга бас яригддаг. Яг л тэрний дагуулга нэлээ нефт бол иргэдэд бол орчихсон. За ингээд та хэллээ. За үндсэн хуулийн дагуу ингээд газрын баялаг доорх баялаг бол нийт төрийн нийтийн өмчөө. Тийм учраас 34-50%-ийг нь авах ёстой. Тэгвэл тэгээ яагаад хувийн хвшлийн үйл ажиллагаа явуулж байгаа төслүүдээс жиг давах концепц нь ярихдаггүй. Аливаа нэг хувийн хвшлийн үйл ажиллагаа явуулаад дараахиж хөрөнгөө оруулаад олоод бий болцсон ордыг нь тодорхой хэмжээг нь заавал авах ёстой юм а гэсэн. Тэгээд тэрийгээ төрийн өмчийн ингэ зарлангуудаа бид нар үйл ажиллагаа явуулахад нь зардлыг ч өөрчлөлт гарахгүй. Яагаад гэвэл хайгуулын төр нь хийс юм а гэсэн байдлаар юм хилцээрт ороод ингэж явна гэж. Нэг тийм чагсаалтад орохгүй байх тэр нөхцөлийг манай салбарт үүсгэж ийн гэж харж байгаа юм а. Засгийн газар чагсаалтанд оруулах эсхийг шийднэ. За их хурлаар ороод батлуулнаа. Тэгээд чагсаалтанд оруулахгүй байх тэр аргыг сөвгчилж эхлүүл яах вэ? Тэгэхээр зүгээр бүгдд л нээлттэй шударгал. Арга бол аль хэдийн хэрэгжиж эхэлсэн гэж харж байна л да. Стратегийн ордын тэр одоо тэр нөөцийн одоо шалгуурыг хангацсан том ордууд стратегийн гэж тодорхойлолтод орохгүй яваад байгаа анзаарэгдээд байгаа шүү дээ. Та энийг ер нь тэгж хэлэх гээд байна уу юу? Тэр миний ярьж байгаа сэдв бол ерөөсөө цаашдаа яах вэ? Уулуурхайн салбараа аварчулдах уу? Эсвэл одоо бүх боломжтой ордуудыгаа жижиглэх тэр нөхцөл рүү төлөх үү? Эсвэл засгийн газар одоо маш их одоо уулуурхай ажилтны эрх соёлын яам бол нэлээд их эрх мэдэлтэй болно доо. Үйл ажиллагаа явж байгаа төслүүдийг чагсаалтад оруулах уу, оруулахгүй юу гэдэг. Тэр эрх мэдлийг ингээл өгөөл заавал төрийн оролцоо гэдэг зүйлийг бий болгоол ингээд явах уу? Эсвэл хөрөнгө оруулагчдад ингээд нэг үндсэн ийм дүрмэн ойлгомжтой Монгол улсад үндэсний баялагын сан гэж байд юм аа. Хуримтлалын сангаасаа ингээд хүртээмжийг өгөөжийг нь ингээд бүгдэд хүртээмжтэй өгөх гээд байгаа юм аа. Тэгэхээр ингээд таад үйл ажиллагаа Монгол улсад явуулах юм бол 2% ч бай одоо хувь нь бол эцэлэн шийдвэрлэгдэнэ. 1 үү, 2 үү, 3 үү гэдгийг нь хуримтлалын сандаа тушаадаг болох юм аа гэсэн ийм зохицуулалт ирвэл аль нь ашигтай вэ гэдгээл бид нар бодох хэрэгтэй байна. Түрүүн танд хэлсэн төрийн бас байгууллагуудаас саналуудыг нь авна. Тэгээ юмыг олон талаас нь үзэх хэрэгтэй байгаа учраас Монгол улсад олон тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа. Эсвэл гадаадын дотоодын хөрөнгөний бирждээр аль хэдийн хувьцаанд гарсан компаниуд бас юу гэж үзэх нь вэ? Эсвэл ирээдүйд нэг 34 хүртэлх эсвэл 50 хүртэлх хувийг төр авчих тэрийг эрсдэл гэж харах нь одоо над шиг тий. Эсвэл одоо бид нар одоо 2%-ийг нь ч юм уу 1%-ийг нь ч юм уу 3%-ийг нь хуримтлалын санд өхөн зүйтэй гэж үзэж гинэ гэж санал нэгтгэх нь. Тэрийг харж агаад эцслээд хилцүүлгүүдээ эхлэнэ л гэж бол харж байна. Магадгүй 2%-аас жоохон одоо босхийг өндөрсгөх тийм боломж байна уу? Танд юу гэж харагдаж байна? Яагаад 2% гэж үзсэн бэ гэдээ бас асууж байгаа юм шүү. Танд яагаад 2%? За сая энэ санаа юунаас төрсэн бэ гэхээр Ороныгийн гэрээг бол сая Монгол улсад нэлээд ашигтайгаар бол бид нар хийж чадсан. За энэ дээр ингээ яг одоо Франц талдаа
өгөөж нь болж үлдэх зүйл нь юу байсан гингүүт одоо маркетингийн төлбөр гэдэг зүйлийг одоо тэр орооно одоо Бадрах энержи Монгол улсад үйл ажиллагаагаа явуулаад шар нутгийг гаргаж ирээд тэрийгэ худалдаалах яах үедээ борлуулалтын орлого гээд 2% гэж тавьж байгаа. За. Тийм. Тэгэхээр маркетингийн төлбөр нь 2%. Тийм. Тэгэхээр ер нь бол энэ нийтлэг жишг юм бэлээ л дээ хөрөнгө оруулалтын улуурхаан төслүүд дээр хөрөнгө оруулалт дээр бол нэг одоо ноу хау байдаг баха. Ноу хау буюу энэ технологиг эзэмшиж байгаа компанида бид нар хувь өгдөг. Эсвэл одоо маркетингийн төлбөр ч юм ямар нэгэн байдлаар тодорхой хувь дээр тогтож явдаг байхгүй юу өргөөж гээд. Оюу толгой жишээлбэл одоо менежментийн зардал нь одоо бас нийт зардлын билүү 2% байна мэн гэ бас нэг тийм нэг зохицуулт байдаг баха. Менежментийн зардал гэж төлбөр байдаг. Би яг тэр хувийг нь одоо хуримтлалын сан одоо баялагын сан бол 24 онд бид нар баталж чадсан хууль учраас тэр концепцол хараад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээр өмнө нь бол ийм зүйл яригдаагүй л байгаа юм. Яг хуулиа нарийн унших юм бол төрийн өмчийн оролцоотой эсвэл төрийн компаниудын шгасаал хүртнэ гिचгсэн. Тэгээ энэ бол буруу зүйл өрөөсөө биш. Энтэй нэг тэгээд янз бүрийн байдлаар сөргөлдөөд ах зүйл байхгүй. Тэгтээ тэргүй нэгэнд 2006 онд хуульд өөрчлөлт ороод ингээ 18 жил 9 жилтэй ингээ явчихсан асуудал. Өнөөдөр бид нар хуулиа зөвтгөх гэж оролдоод ч одоо яг цааштай гэдэг агуулгаар тэр хуулиараа засаж явах учраас. Тэгэхээр ингээ түрүүн танд хэлсэн тэр тооцооллоос л зүгээр 2%-ийн жишээ татаад бодоход л 495.6 тэрбум төгрөг биш 1.1 их 80 төгрөг авах боломж бидэрт байгаа л юм байна гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр ийм байдлаар бол танилцуулаад агуулгаа гаргаад 1%, 2%, 3% төр хийсэн мэдрэмжийн шинжилгээтэйгээ одоо яг салбарын үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудаас хариугаа аваадахыг тийм тэгээд одоо ам нээсэн дээрээ танд ерөнхий ингээл том зургаар нь тайлбарлах гал хичээгээд тэгсээ олон хүн үзэх баха. Та баялагын сангийн хууль чи 2024 оны 5 сард батлагдсан баха. Тэгтэл та тэр үед уулуурхын дэд сайд байсан юм байна. Тэгээд энэ хууль улсын хурлаар орж ирээд ингээд батлагдчих хахад таны энэ одоо санал тухайн үед танд төрөөгүй байсан юм уу? Эсвэл та тэрийг саналаа хуулинд тусгуулах гэж чадаагүй өнгөрчвөө юу гэж харж байна. Одоо их хурлын гишүүн болоод танд хууль наашлах эрх нь одоо нэгдэнгүүт та энэ боломжийг ашиглах гэж байна уу? Юу гэж харж байна. Одоо харин яг хизээ хаана яасан ийсэн гэд ингээд бодхоос илүү л магадгүй ашигт малтамлын тухай хуулийн шинжилсэн хариулга дээр сууж хахад тэр стратегийн орд гэдэг нэр томьёо олон улсад байна уу гэд өөрөө яг судалгаа хийж байхдаа одоо төрсөн тийм бодлоо. Тэгээ яг нь баялагын сангийн тухай хууль ингээ орж байгаа тохиолдолд бас төдийлөн зориглоод тий одоо стратеги үндэсний баялагын сангаа батлуулчих юмсан гэдэг ингээ бас дотроо бодож штэ тий. Тэгээ тэр агуулгынхаа хүрээнд бол нэлээд тод бол яриаггүй. Нэгдүгээрт бол засаг дотор ажиллаж байсан тий. Хоёрдугаарт бол яг тухайн үедээ суурь судалгааг нь хийгдээд үндэсний баялагын сан батлагдах нэ гэх хүлээлттэй байсан. Учираас яагаад үндэсний баялагын сан Монгол улсад хэрэгтэй байгаа гэхээр яг өгөөж нь энэ том стратеги ордуудаас яаж ирээд байгаа юм бэ гэдг нь бол хэрвээ мэдрэгдэхгүй л бол одоо нэг дэмжин гэсэн тийм бодол төрөхгүй байх магадaltaй. Тийм шүү дээ. Одоо ингээд уул уурхайн экспорт өслөө, эдийн засаг сайхан өслөө гэдэг иргэдийн амьдрал эсэргээрээ уруудах юм хандлага байна. Өөрөөр хэлбэл тэр баялагын үр өгөөж одоо яагаад иргэдэд мэдэгдэхгүй байгаа юм бэ? Улс тийм их орлого болоод байгаа юм бол тэр орлогоос яагаад иргэдтэй хуваалцахгүй байгаа юм бэ те? Тэгээ энэ дээр бол энэ баялагын хууль бол яг бас одоо чухал алхам болсон. Гэхдээ засч залруулах зүйл байгаа гэдэг утгаар нь та бас энэ хуулийг өргөн барьж байгаа юм. Өргөн барих гэж байгаа юм байна. Тий одоо хилцүүлгүүдээ эхлэнэ. Тэгэхээр ч нөгөө ядаж те ийм Монголын руугаа ороод өөрсдийнхөө ингээд хуримтлалын одоо нэр дээрээ бичигдэж байгаа бичлэлтүүдээ ингээ хараад тэгээд ингээ ашигладаг болох юм байна гэж бодох юм бол уулуурхаан салбарыг дэмжиж эхэлнэ гэсэн бас нөгөө нэг салбарын үний ийм найдвар байгаа байхгүй юу? Одоо ингээ 500 орчим тэрбум төгрөг одоо хуримтлалын санд бүрдсэн байна гэж штэ. Энэ 500 тэрбум чинь жишээлбэл иргэн мөнхтүүлд яаж тусах юм? Нөгөө нэг 5-7 ногдлаа шиг л одоо засгийн газар ч юм уу ямар нэгэн сайд дарга нар шийдвэр гаргаж ижил бидэрт нэг 100 мянган 200 мянган гэдэг өгөх л байх гэсэн л ийм ойлголттой. Тэгэхээр тэр чинь нэг эзэнгүй мөнгө шиг тийм байдал үүсгэж байна уу? Одоо үндэсний баялагын сангийн тухай хууль дээр бас сайжруулах нэг зүйл нь бол яг наадах гэж би бодож байгаа. Юу гэхээр нөө төрөлжсөн 3 сан байгаа шүү дээ. Тийм ээ. Ирээдүйн өв сан, хуримтлалын сан, хөгжлийн сан гэдэг. Хуримтлалын сангийн зарцуулах тэр бүх журмыг нь батлах нь гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны
мэдэх асуудал болчиход байгаа юм. Тэгээд журам батлагдаагүй. Тэр журам бол яг 12 сард 2024 оны 12 сард бол батлагдсан. Гэхдээ хэрэгжиж эхлэхээс өмнө нэг тийм сайжруулах саналууд иргэдээс их бол ирж байгаа. За Өмнөг аймагт бол нэлээд тийм хамааралтай ажилт юм аа. Би тийм Өмнөг аймгийн шинжилгээ технологийн сургуулийн уулархан салбар сургуультнаас нэг одоо чөлөө заваараа багшилт юм л да. Тэгээд тэнд ингээ иргэдтэй уулзах үеэр бол яг энэ асуудлыг хөндөж байгаа. Одоо ингэж мөнгө тараана гэдэг бол инфляц өсгөн тий манайхан бас их ирсэн. Сонголтын өгөөчөө бид нар багтаа хэрэгтэй зүйлүүдээ одоо хөрөнгө оруулалтыг нь бий болгох хэрэг багийн иргэд нь бүгдээрээ санал нэгдэж чадах юм бол энд бичигдээд байгаа мөнгийг ашиглах ийм боломжийг энэ сонголтыг нь журманд оруулах энэ санал хэлж байгаа байхгүй. Одоо чинь ипотек, эрүүл мэнд, боловсролтой тодорхой хэмжээгээр тэр хоригдлогдож байгаа мөнгнөөс авч зарцуулах тийм одоо боломжийг олгоно гэдэг байгаа шүү дээ. Тийм гурван төрөл байна тийм үү? Тэгвэл яаж зарцуулах юм бэ гэдг нь болохоор гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэдэх хэрэг болчиход байгаа байхгүй. Тэр журмаар батлна. Тэгвэл тэндээ манай багийн иргэдээс ийм одоо арга хэлж өгч байна. Тэр нь одоо нэг сонголт өгөөд одоо энэ бичигдсэн байгаа мөнгөө энэ жилдээ бүгдээрээ нийлүүлээд одоо эрүүл мэндийн үйлчилгээндээ ийм юмд нь санхүүжүүлээ ч юм уу. Тиймэрхүү одоо яаж хэрэглэх аргадаа саналуудыг бол өгч илээ. Тэгэхээр нилээ энийг бас сайн хилцмээр юм лээ. Нийслэлд ч гэсэндээ зарим нэг дүүрэг дээр бас яаж ашиглаж болохоор байна. Бодгол асуудал гэж бодсон доо. Тэгэхээр энэ баялагын сангийн хууль чинь Норвегийн зарчмаар батлагдсан гэж хараад байгаа. Тэгвэл Норвеги улсад одоо таны хэлээд байгаа тэр стратегийн орд гэдэг тодорхойлол томьёо байдгийм үү? Стратеги ашигт малтмал гэдгээр. За. Стратегик минерал гэж байгаа. За нөгөө талаар одоо ард иргэдэн мэдээж тодорхой хэмжээгээр тэр уул уурхайн одоо салбарынхаа үр өгөөжийг бол шууд хүртдэг байгаа. Манай Монголд бол шууд хүртэж чадахгүй зөвхөн ганцхан л стратегийн ордоосоо бид нэр хувь хүртэж штэ. Хуримтлалын сангаар дамжуулаад 5 толгоогоос л хүртэж чинь, ногдол ашиг хүртэж чинь. Бусад ордууд нь ашигтай ажиллаад байгаа мó, орлого олж байгаа мó тэр нь ерөөсөө мэдээлэлч байхгүй. Тэгээд хувь хүртэх, ногдол ашиг авах тийм боломж нь ч нээгдэхгүй хэвээр байгаад штэ. Энэ асуудлыг ер нь яаж одоо гарц одоо хайх боломж вэ гэж харж байна. Эрдэнэт бас байлаа шүү. Тэ ер нь бол дархны төмөрлөгийн үйлдвэрч бас байгаа. Би ийм Монголиод бол их талархалтай хандж байгаа. Тэгэл яваал ороход саяхан бас би бас таны ярьцлаганд бэлдээд тэрийнхэн бас нөгөө Чингис гэх тэр санд байгаа. Харахад мөнгө харахад бол доотлолт нь хаанаас энэ их усүрэн тавигдгаа компаниудын нэр бол байлээ. Тийм тэгэхээр тэрийгэ харахад бол одоо минийх чинь байгаа гэсэн үг. Би одоо орж үзээгүй байна л да. Хүүхдүүдийн маань нэр дээр хүртэл харагдахаар бас нэг айтаахан юм лээ. За хідэн төслөөс байв да. 7 байв. За тэгээд би ч одоо Эрдэнэтээс нэлээ их байд юм байна да гэдээ бас нэг хараад Эрдэнэс оюу толгоос хүртэл тодорхой хэмжээний мөнгө орж ирсэн байна гэд. Тэг би ч одоо 3 хүүхэдтэй. Тэгээ ингээл үзэх юм бол те одоо нөгөө журмаараа гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгаалалтын яамныхан батлах журмаар хэрвээ энэ бүгд мөнгөө сонголтыг нь бий болгоод зарцуулах тэр журам нь уян хатан байх юм бол би овоо их юм одоо сая хүрчэн байна штэ нөхрөө оруулах юм бол баг тий одоо яаж ашиглаж болох уу гэл автоматар л хүн л юм хань боддог юм блэ. Нэг жилийн хугацаанд жишээлбэл тэр хуримтлалын санд одоо зөвхөн танай гэр бүлийн даасан тэгэхэд сая төгрөг одоо орцсон байх магадлалтай бичигдсэн. Тэгэхээр энэ бичигдсэн гэдэг үг чинь нөгөө нэг нийгмийн даатгалын шинтгэлийн юу шиг л одоо болчих вэ гэдэг асуудал шүү дээ. Жишээлбэл 20 гаруй жил одоо улсад нийгмийн даатгалын шинтгэл төлсөн иргэний одоо дансанд 100 сая төгрөг бичигдсэн байх ёстой. Бичигдсэн. Гэтэл тэр мөнгөө бид нэр авч ашиглаж болохгүй хоосон бичлэлт эн чинь бодиттой мөнгө биш ээ гэдэг асуудал бас эргэлзээд ирүүлээд байгаа байхгүй. Одоо харин журмал бүгд төрүүлэх ёстой. Хууль маань саяхных. Бичлэлтэй бид нар хийгээд харж байна. Хэдэн төгрөг хуримтлагдсанаа харчихсан. Одоо яаж аятайхан шиг одоо яг ингээ эргэн бүр ингээ үр шимийг хүртэхээр тийм журамтай болох вэ гэдэг дээр л анхаарч бол ажиллаж байна. Тийм тэгээд тэр журам эдрийн үйлчлэлийг бас тодорхой хэмжээгээр хойшлуулъя. Одоо зарцуулж эхлэх одоо ашиглаж эхлэх боломжоо хойшлуулъя гэсэн байдлаар бол ажлын хэсгийн хурал дээр гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллынхан бол танилцуулж илээ. Гэхдээ бид нар хойшлуулсны оронд одоо илүү тийм одоо уян хатан журмыг бий болгоод үр шимийн шууд хүртээд эхлүүл яасан бэ гэдэг байдлаар саналуудаа тавиад яг явсан байна. Тэгэхээр одоо ингээд
манай гэр бүлийн дансанд сая төгрөг байгаа юм байна. 1 жилийн хуримтлагдж байгаа юм чинь нэг 5 жилийн дотор бол бид нэг 5 сая төгрөгтэй байхаар байна. Манай гэр бүл хуримтлал гэх. Тэгээд гинтийн одоо сургалтын төлбөрч гэдэг юм уу, одоо нэмжлэгээний зардалтаа ашиглачмаар байдаг. Гэтэл ингээл засгийн газар ямар нэгэн шийдвэр гаргахгүй бол ингээл тэр мөнгө зүгээр хоосон бичлэлт байдлаар байгаад байдаг юм асуудал байна. Эсвэл ингээд засгийн газар аваад ашиглацсан шал өөр юмд хэрэгэлсэн. Тэгээд тэр хэрэгэлсэн мөнгөө буцаагаад тэр хоримтлын сан руу нөхөж хийхгүй одоо нийгмийн даатгалын сангийн алдагдал шиг ийм ингээд алдагдал үүсгэчихгүй гэсэн болгоомжтой юм л да. Болгоомжл бол бүгдээрэнд нь агуу. Гэхдээ одоо бид нар чинь гаргасан алдаа гаргах бол тэгэл нэг зүгээр хүн юм хойно гэж нэг бодох асуудал юм шиг байна. Гаргасан алдаагаа та сая дурдлаа шүү дээ нийгмийн даатгалын шинжилгээтэй холбоотой. Тэрийг давтна гэдэг бол ёстой жинхэнэ тэнэглэл болоод байгаа байхгүй юу? Тэрийг давтуулахгүй байх ёстой шүү дээ. Тийм давтуулахыг ерөөсөө хүлээн зөвшөөрч болохгүй. Тийм учраас энэ одоо журмыг хэрэгжилтийг нь хойшлуулна гэсэн зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй. Хэрэгжүүлэхдээ яаж аятайхан хэрэгжүүлэх юм бэ? Одоо гинтийн янз бүрийн асуудал гарвал тэр гэр бүлийнхаа гишүүдийнхаа нийлүүлээд ашиглацдаг байх. Тэр бүх гаргалгааг нь гаргаж өгөөд тэгээд улам журмаа төвлөржүүлэл явах нь л одоо бидний гарцл гэж харж байгаа. Тэгэхээр одоо ингээд стратегийн ордуудын тодорхой хувийг төр эзэмших ёстой гэдэг энэ хуулийн заалт бүрэн хэрэгжиж чадахгүй байна л да. Одоо нэг 16 стратегийн орд гэдээ баталсан байдаг. Гэтэл яг үнэндээ төрийн мэдлэлтний 6-7 орд л үлдсэн. Бусад одоо 8-9 хувийн хвшлүүд хуваагаад буцаагаад автсан стратегийн орд гэдэг тэр тодорхойлтоос нь баг гаргацсан юм шиг ийм асуудал үүсчихэд байгаа юм л шүү дээ. Одоо эргээд хувийн хвшлийнхэнд одоо самсаргүй алдсан тэр ордуудаа буцааж авах гэдэг юм уу төр хувиа одоо буцаж сэргээх гээд ингээд хилцлийн ширээний ард сууж байгаа гэж ойлгосон. Тэгэхээр энийг та юу гэж харж байна? Би бас яг тэгж л ойлгосон доо. 2007 онд тэр их хурлын 27 дугаар тогтоолоор батлагдсан. Тэр ордууд бол одоо хүртэл тэр тогтоол хүчин төгөлдөр байгаа. За тэгээд тэр тогтоолын хэрэгжилт яагаад хангагдаагүй вэ гэж л та асууж байна гэж би ойлгоод байна. Одоо тэрнийг хэрэгжилтийг нь яагаад хангагдаагүй юм бэ? Хэрэгжүүлье гэдэл бэт томилогдчиход байна гэж би харж байгаа. Тэгэд энэ хооронд ч одоо 20 жилийн хугацаанд ч олон засгийн газар одоо ажил хийлээ шүү дээ. Тэгээ эдгээр нь ингээд мдээгүй байдаг юм уу? Тэр хойно одоо ингээд гинт ухаан орж байгаа юм шиг ингэж асуудал ханддаг нь яаж байгаа юм бол та өөрөө уулуурханд дэд сайд байсан хүний хувьд танд энэ талаар мэдээлэл юу байсан уу? Стратегийн ордын 16 тэр ордын чагсаалт тэр бүгд бол нийтдээ л мэдээлэл шүү дээ тийм. Тэрийг бол мэдчихэл байсан. Тэгээ төр хувь эзэмшиж хувиа авч чадахгүй байна гэдэг асуудал тухай үед ер нь яамны хүрээнд жишээлбэл одоо яригдчихсэн энэ мэдээлэл байсан уу? За тухайн үед бол зарим нэг эрдэнтээр үйл ажиллагаа явж байгаа үүсмэл ордтой асуудал холбоотой асуудал бол тэгдээд тэгээ тэрнтэй холбоотой мэдээлэл эдэр бол гараал явж байгаа. Одоо хууль тогтоож байгаа байгууллагын шийдвэр гаргалаа. За шийдвэр гаргахад нь тэр суурь судалгааг нь хийж өгч байгаа нь бүгдээрээ одоо тэр яамдууд агентлагууд байна да тийм. За шийдвэр гаргачлаа. Хэрэгжилт нь хангагдахгүй байх боломж харагдаж байгаа байхгүй. Сая одоо та айлгаа ярьж байгаа зүйл бол яг л хэрэгжээгүй л юм. Тий. Одоо нэг талаас нь харахаар ингээд яг тэр тогтоолын хэрэгжилт хангагдаагүй юм шиг. Тэгээ ингээ яг гүнийг ингээ ухаад ирэхээр болохоор хууль зөрчсөн зүйл харагдахгүй байгаа юм шиг. Иймэрхүү тайлбарууд ингээ явж байгаа. Тэгээ одоо ширээний ард суугаад тэр бүгдийнхаа нюансыг нь олоод тэгээд асуудал нь шийдэгдээд биднэрт танилцуулагдах байх. Зөвхөн миний зүгээр одоо залуу улс төрчийн хувьд бодож байгаа зүйл бол нэг тийм бид нар олон жил нэг бас нэг уулархан салбарын хүний хувьд хэлэхэд нэг тийм баялагаасаа болоод ингээл тойрол муудалцаал ингээд байхгүйсэн. Тоглоомын төрөм нь ерөөхдөө ойлгомжтой болох юмсан. Төрийн оролцоо байсан байгаагүй л хуримтлалын сан өсөөд хуримтлалын сангаараа дамжуулаад уулуурхаан салбарт ерөнхий иргэдээс дэмжлэг ирдэг болосоо л гэж бол найдаж байгаамаа. Тэгээд энэ нэлээд их хилцүүлэг болох л байх. Тэгээд ямар ч тач салбарынхаа дэмжлэгийг нэг бол авна, нэг бол арай өөрчлөгдөж орж ирэх бах. Тэгээд тухай бүрд нь бас тэгээд нээлттэй мэдээлэлд явнаа. Тэгээд таны ярианаас би гэж ойлголоо. Одоо ингээд төр ингээд стратеги орд гэдэг тэндээс нь 34-өөс 50% төр эзэмшиж байна тийм үү? Тэгвэл төр тэгж хувь эзэмшихгүйгээр одоо тодорхой одоо жил болгоны орлого юм ашигаас нь тодорхой хувиар ингээд одоо юу хоримтлын сандаа төвлөрүүлж татаж аваад ах ийм асуудал байж болно гэж та хэлчих шиг боллоо. Тэгэхээр бүх уулуурхаан төслүүдээс. Тэгэхээр эн чинь дэ ашиг төлбөрийн хуулиа өөрчлөхөөс ахуулаад маш том одоо ингээд асуудал өрнөх нь шүү дээ. Тэгэхээр энэ дээр ер нь дэмжлэг авах уу би лав эргэлзэж байна. Тийм зөв.
Одоо мэдэхгүй шүү дээ. Одоо бүгдээрээ л харна да. Тэгээ уулуурхаан салбарынхаа цаашдын ирээдүйн төлөө бол явна. За. Тийм. Тэгээ тэгвэл хэрвээ 34-өөс 50% ингээд төр эзэмшихгүйгээр жил болгон тодорхой хувийг авна гэх юм бол энэ 2% гэдэг үл дэндүү шамлалтай гэж би харж байна. Дор хаяж одоо 15% ч гэх юм уу ийм байх ёстой л гэж бодсон. Тийм, хувь нь бол эцэлэн тогтоогүй байна. Энэ дээр бас нэлээд хувийн хвшлүүдээс саналууд нь бол ирнэ. Гэтэ би таны нэвтрүүлгийг их олон хүн үздэг учраас хэлмээр байгаа зүйл нь хайгуулын үйл ажиллагааг эрхэлдэг субъект бол хувийн хвшил юм аа. Тодорхой тооныхыг бол одоо Эрдэнэс Монгол бол эзэмшээд ингээ үйл ажиллагаа хөрөнгө оруулалт босгох гээд ингээ явж байна. Хайгуулаа хийх гээд. За орд болгоно гэдэг бол нэлээд хөдөлмөрийн үр шимээр бий болдог зүйлээ. Хөрөнгө маш их хөрөнгө оруулалт шаарддаг салбараа. За ингээ Монгол улс түүхэндээ за 1997 оноос хойш хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн гэвэл 14 мянга хүрэхтэй үгүйтэй л хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байгаа. Тэрнийх нь өнөөдөр 1700 л ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон юм аа. За тэрнийх нь яг өнөөдөр олборлогдож байгаа нь 300 хүрэхгүй. Тэгэхээр ямар эрсдэл одоо 100 хайгуулын тусгай зөвшөөрөл авч иж нэг ашиглалтын тусгай зөвшөөрөл авдаг энэ эрсдэлтэй салбарт хөрөнгө оруулах шийдвэр гаргах гэж байгаа хөрөнгө оруулагчдад тийм тоглоомынхон дүрмийг бид нар ойлгомжтой байлгая. За тэгвэл ашигт малтамжийн тухай хуулинд өөрчлөлт орох юм байна. 5 дугаар зүйл дээр л одоо бидний хаялагийн өнөөдөр ярьсан бүх 34%, 50% стратегийн орд гэдэг агуулга байдаг. Тэгэхээр тэр одоо 5 дугаар зүйл дээр тодорхой өөрчлөлтийг бол оруулна гэж харж байна. За үндэсний баялагын сангийнхаа тэр хуримтлалын сангийн их үүсвэр гэдэг хэсэг дээр өөрчлөлт орно гэж харж байна. Энэ тийм том өөрчлөлт бол биш. Бяцхан үрийн тэн мөрөөдөл жигүүрээ дэлгэсэн цагаас эхлэн та түүнийг нь бодит тулгах боломжтой. Өнөөдрөөс хоригдлуулж тэдний мөрөөдөл хэр өндөрт нисхийг хараарай. Pocket-Up ирээдүгөө бүтээ. Италийн шилдэг гомон үйлдвэрлэгч Dejeco брендийн гомон оргил сүлжээ дэлгүүрийн бүх салбарт шинээр ирлээ. Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоороо хадгаламжийн урамшуул дайн дахин зарлагдлаа. Ариг банк. Хотод бөөрийн үйл ажиллагааг дэмжигч Эрдсээр баялаг Ямаровка. Канадын алдарт Jameson брэнд Омега 3 100 жилийн түүхтэй өндөр тунтай хэрэгсний дараа загасны амтгүй. Хялбар хөрөнгөлөл үйлчилгээний хариултаа хадгалыгаар цуглуулсан 25,000 төгрөгөө 50,000 төгрөг болгож аваарай. Худалдаа хөгжлийн банк. All-Star K-pop ямар амттай мэдсэн үү? Korean May Sauce. K-pop All-Star. Хамтдаа хооллох үедээ бид аз жаргалыг мэдэрдэг. Гэвч хоолны шингэц алдагдсан энэхүү мөчүүдийг сүйтгэх нь. Энэ үед танд мизим туслана. Мизим нь хоол боловсруулалтын алдагдлын шинж тэмдгийг намдаахад туслана. Мизим аз жаргалтай мөчүүдэд алдалгүй хуваалцъя. Тоглолтын үеэр чамайг багийнхан чинь сайн дэмжиж явахад ялалтанд хүрэхэд амархан. Тиймээс Джеймсоны мэрэгчлэнгүүд цэвэр орцтой дархлаа дэмжих бүтээгдэхүүн гаргасан. Энэ бол жинхэнэ ялалт. Дөрөв булчирхайн томрлын улмаас давсаг дээрх даралт нэмэгдэж, шээсний гарцын хэвийн үйл ажиллагааг саатуулдаг. Боростомол ууно дөрөв булчирхайн томрлыг саатуулж, шээсний зөөрийг багасгана. Боростомол ууно эрчүүдийн асуудал, эрчүүдийн бэлтгэл. Антибиотик хэрэглэж байхдаа би Lenix-ийн 3-4 мөрддөг. Эмчилгээний эхний өдрөөс антибиотик ууснаас хойш 3 цагийн дараа доод тал нь 2-7 хоног. Lenix Forte өөрийгөө хайрлаарай. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Монгол түмний таашаал нийцүүлэг. Дэлхийд ганцхан Монгол снэк. Бодшин брэнд. Тимбарк мус амин димэ нөхөрөө. Нэмэлт сахаргүй Тимбарк мус. Хялбар хөрөнгөлөл үйлчилгээний хариултаа хадгалыгаар цуглуулсан 25,000 төгрөгөө 50,000 төгрөг болгож аваарай. Худалдаа хөгжлийн банк. Jameson брэнд пробиотик 10 тэрбум ашигтай бактери, 14 төрлийн пробиотик, ДНХ шинжилгээ хийсэн анхны пробиотик. Аригтай хадгалаад 100 саяын эзэн болоороо хадгаламжийн урамшуул дайн дахин зарлагдлаа. Ариг банк.
Италийн шилдэг гомон үйлдвэрлэгч DeJeco брендийн гомон оргил сүлжээ дэлгүүрийн бүх салбарт шинээр ирлээ. Та өөрөө геологч хүн. Нөгөө талаар уул уурхайн дэд сайд исэн хүний хувьд ер нь ялангуяа энэ ухаан удгийн асуудал дээр одоо төр хувийн хвшлийн хооронд ингээд нэг үл ойлголцол үүсээд эхэллээ. Магадгүй хөрөнгө оруулсан тэр зардлаас нөхөн төлөгч гэдэг юм уу? Эсвэл одоо төр тодорхой хувийн хувиас нь эзэмших гэдэг юм уу? Ийм асуудал бас яригдах болов та юу гэж харж байна? Уулуурхай дэдсэд байсан хүний хувьд бас уулуурхай амда газар дээр нь ажиллаж байсан хүний хувьд за Казахстаны, Австралийн, Канадын уулуурхаагаас эдийн засаг нэлээд бүрдэж байгаа улсуудын одоо сүүлийн үеийн мэдээллүүдийг бүгдийг өглөө болгон авахыг хичээдэг байлаа. За тэгэнгүүт одоо юу гэдэг байгалийн баялагын сайд ер нь бол хэвшил байгалийн нөөцийн яамл гэж байдаг юм л та гадуудад. За тэднийх нь яамныхын сайд, хууль зүйн сайд нь гарч ирэл амар том мэдээллүүдийг хийх нь Монгол улсад маш их эрсдэлтэй л гэж би бодож байгаа. 2007 оноос хойш тэр жагсаалт нь батлагдчихад хахад хэрэгжээгүй. Тэ? Одоо стратеги ордын жагсаалт нь гарч чадхад хэрэгжээгүй. Энэ асуудал нь яваал байсан. Тэгснэ одоо нэг хэрэгжүүлэх гээл ингээл одоо манай Монголын асуудал байгаа дээ. Одоо дотоодын асуудал шүү дээ. Тэрийг ингээд бид нар дотооддоо маш сайн ингээд шийдвэрлэхийн оронд ингээд гарч ирээл том мэдээлэл хийх нь эрсдэл гэж харсан да. Зөвхөн Монгол улсын одоо яг одоо яаман дээрээ ажиллаж байгаа газрын дарга нь олон улсынхаа мэдээг өглөөдөө хараа сууж яхад бусад орныхан харж л байгаа. Тэгэхээр тэр маань ингээд бас л асуултын тэмдэг үүсгээл явсан байх гэ тэрэн дээр бол жаа харамсаж байгаа. Бас нэг юм асуудал байна. Уул уурхайн лицензийг зөвхөн одоо мэдээлэлд ойрхон эсвэл хэсэг бүлэг одоо найз нөхөд юм уу маш одоо тэр дээгүүр хүрээний танилтай хүмүүс эсвэл хэн нэгэнд нь авилгал өгчээж уул уурхай лицензийг олж авдаг юм болов. Тэгээд тэрийгэ одоо ингээд ашиглахгүйгээр хөрөнгө оруулахгүйгээр хав дарж агаад хувийн өмчийг байлгаж агаад гадаадын иргэд ч гэдэг юм уу эсвэл хөнгөтэй хэн нэгэнд ингээд зарчдаг. Сүүлийн үед ч гэсэн юм асуудал уусдаг шүү дээ дунд. Бас нэг хэрүүлийн алин болоод байна шүү дээ. Та энийг юу гэж харж байна? Уул уурхай одоогийн нэгшлэр ажил дээр соёлын яам. За тэрний одоо нэг агентлаг байгаа үндэсний геологийн алба гэдэг. За тэр агентлагийн доор бол Монголын энэ газрын хэвлэлийн ашигт малтмалтай холбоотой бүх мэдээлэл нь хадгалагдаж байдаг геологийн фонд гэх газар байдаг. Хамгийн анхны тайлал нь одоо хэдэн оных байлоо да. 1957 оны лав зураглалын геологийн зураглалын тайлангууд бол тэнд байгаа. Тэнд одоо жинхэнэ тэр нөгөө мэдээллүүд чинь байгаа шүү дээ. Манай салбарын уншаад ойлгох, геологчд уншаад ойлгох. Манайх чинь нарийн мэрэгжил учраас яг тэнцэн одоо энд тэдэн одоо грамм тонны малтны ийм цэг бас одоо ийм илрэл одоо бий болохоор байна, харагдахаар байна гэх бүх тайлангууд нь бичээд байдаг байхгүй юу? Тэгээ тэр фонд бүгдэд нээлттэй шүү дээ. Яагаад бүгддэг ш. Надад жишээлбэл тэр мэдээлэл та очиж унших шаардлагагүй байхгүй юу? Одоо нөгөө геологчд л очиж мэдээлэл авдаг. Тэгэхээр мэдээлэлд ойрхон хүмүүс гэж яриад байгаа юм. Одоо та бидрийг хэлээд нөө. Мэдээлэлд ойр гэлтгүй мэдээлэл ер нь бол бүх одоо улсын төсвөр хийгдсэн тайлангууд улсын төсвөр хийгдсэн учраас салбарынхаа мэрэгчлэлтэнд одоо хин ч хүсээд ороод хэрвээ харах юм бол жишээ нь одоо Баян-Онгор аймгийн Айл сумын нутагт манад одоо усны ерөн судалгаа байна уу гэдэг ингээ ороод унших бүрэн боломжтой байдимаа л гэж байгаа. Яг жирийн геологчд бол тэр лицензийг ингээд хүснээрээ авах боломжгүй хэдийгээр мэдчихсэн ч гэсэн боломжгүй байх магадaltaй. Тэр мэдээлэлтэй танилцж байгаа улс төрчид эсвэл тэдний ойрын хүрээллийн хүмүүс л ингээд энэ лицензийг чинь ингээд авахын аваад зарахын зараад ингээд одоо хувийн өмчийг ингээд эзэмшээд ингээд яваад байгаа асуудал байна шүү дээ. Тэгээ гадаадынхан зарчаад байгаа асуудал. Энд чинь хуулиараа уулна хориотой юм биш үү? Харин тийм ээ. Одоо тэгээд яаж энэ агуулгуудыг зөвөр ойлгуулах юм болоо л гэд би яг бодоод сууж байна. За ингээд Монгол улсад бүртгэлтэй байх ёстой. Аж ахуйн нэгжин татвар төлдөг байх ёстой. Тэгээд сонгон шалгаруулалтын зарчмаар тусгай зөвшөөрлийг ингээд аваад хайгуул хийгээ явж байна. За хайгуулыг бол ер нь л дандаа эсвэл гадны эсвэл дотоодын хөрөнгө оруулалтаар л хийд юм аа. Хайгуулын тусгай зөвшөөрлийг бид нар 3 жилээр баг түрээсэлт юм аа. Сар болгон жил болгон бид нар хэмжээгээр нь гад тодорхой төгрөг тавиад тэгээд тэрийг ингээд төлбөр байдлаар авдаг шүү дээ. Ашиглалтын тусгай зөвшөөрлийг бид нар 30 жил гэж өгөөд за тэгээд бас ингээд өмчлүүлээд насан туршид нь өгөөд байгаа юм бас байхгүй маа. Тэгэхээр би юу ч хэлэх гээд байна. Тэгэхээр ашигт малтмын тусгай зөвшөөрлөлтөөр ашигт малтмын тухай хуульд байгаа энэ агуулга л одоо юу гэдэг нэг тийм нэлээд сөрөг байдлаар яг үнэн биш мэдээлэл ингээд бүр
бүр ингээ наалтсан байхгүй манайханд. Яг ийм одоо салбарын яг мэрэгчлэлтэн нарийн мэрэгжлийн хүмүүстэй итгэхэл болцсон баг. Одоо тэгэл мэдээл дойр байсан. Эннийх нь ингээл яаж иж байгаа л монголчууд цөөх юм болохоор нэг хамаатныг улс төрчтэй ч юм уу нэг мөнгөтэй үнтэй хамаатан болгоол тэгэл тэрийг ингээл төр домог шиг ингээд ярьчихсан юм болоо. За тэнийг одоо яаж сайжруулах ёстой мэдгүй одоо танаа нэвтрүүлэгт олон орж ярьж иж сайжруулах ёстой юм болов одоо нэг мэдгүй. Гэхдээ манай нэвтрүүлэг ямар шийдвэр гаргадаг биш. Яг ч мэдээл ингээд л өгөх ёстой баг. Харин тий. Одоо ингээд стратегийн орд гэсэн энэ одоо нөхцөлийг хангасан одоо 30 гаруй орд байдаг гэж яриад байгаа шүү дээ, тийм үү? 38 орд. Тий. 38 орд. Тэгээд яг тэгээд энэ 38 ордоос 16-ыг нь одоо яах аргагүй ингээд төр хувь эзэмшнэ гэдэг ингээд стратеги ингээд тодорхойлсон байна. Гэтэл одоо ингээд 16 дээрээ ч эзэн болж чадахгүй агуул тэр 38 дээрээ бүр худлаа юм байна гэсэн ойлголт надад л төрсөн. Та энийг юу гэж харж байна? Тэр 2007 оны Улсын их хурлын тогтоолоор 1-р австралт гээд тэр 15 орд байгаа юм. Тэгээ 2015 онд дахиж нэг орд нэмэгдээд одоо ингээ 16 гэж уншигдчихэж байгаа. За тэгээ 2-р австралтыг нь болохоор одоо засаг руу одоо холбогдох яам руу тий судалгааг нь хий. Энэ 38 2-р австралтад байгаа ордууд стратегийн орд болохоор байна уу үгүй байна уу судалгааг нь хий гэдэг нэг даалгасан л ийм агуулгатай тогтоол юм аа. Ер нь бол ингээ яг жагсаалтаа унших юм бол аль хэдийн үйл ажиллагаа нь яваад одоо явж байгаа хэсэг мэдэгдэхүүч төслүүд бол байгаа хгүй. Тэгээ хууль тогтоох байгууллагад орж ирэх ажиллах нэг ялгаа нь бас ингэ шууд мэдээлэл засаг дээр байгаа мэдээлэлээс ингэ тасарчж байгаа учраас өнөөдөр би танд илүү мэдээлэл өгч чадахгүй байгаа юм л да. Та сая үндэсний телевизээр одоо тэр ураны асуудал дээр мэтгэлцээнд оролцсон. Тэгэхээр нэлийн ширүүн мэтгэлцээ болсон л доо. Та өөрөө яг геологч хүний хувьд ер нь мэрэгжлийн төвшөнд энэ ураны энэ гэрээ ер нь Монгол улсад ашигтай байсан уугүй юу? Тэгэхээр энэ дээр ер нь та ямар тайлбар хэлэх вэ? Би ер нь Монгол улсад гарч байгаа аливаа шийдвэр юм сошиалд хөтлөгддөг байдлаар гарч байгаа их сэтгэл дундуур байгаа. Тэгээ яг зөвөр нэлээд богино хугацаанд л ишээ орох хэрэгтэй байна гэсэн тийм одоо санал тавиад тэгээд орсон. Тэгээд яг нөгөө орой шууд нэвтрүүлэг байсан шүү дээ. Тэгээд тийшээгээ алхаад ингээ явж хахад за яг хинх одоо постэр нь гараад ирэхгүй юу. Тэгээ ингээ хин орох нь вэ гэд тэгээ ингээ харахад бол тэгэл одоо яг л сошиал инфлюенсерүүд байна да тий гэж л бодоол тэгээд тэр ч одоо анхудаа магадгүй Монгол телевиз бүгдийн нэгд ор суулгаж байгаа л яг юу нь болохгүй ингээл ярихыг зорж явах шүү байсан тий тэгэл за ингээл салбарын мэрэгчлэлтний хувьд одоо ингэ төсөл өдрийг харахаар Монгол засгийн газар нэлээ сайн ингээ гэрээгээ байгуулсан байдаг. За тэгэл ингээл яг урааных нь тэр цөмийн эрчим хүчний түлш нь бий болоод байгаа мó гэхээр үгүй. Тэр үйлдвэр нь одоо дэлхийд 5 жил ажиллаж байна гэдэг ах шиг байсан тий. Тэгээ тэр үйлдвэр нь Монгол нэгдүгээр байхгүй баригдтлаа удаа. За тэгээ тэр одоо тэрний үйлдвэрт нь тижээх өмнө нь одоо байгалаараа байгаа тэр ураануудыг нь урааныг нь хэмжээг нь ингэж баяж гаргаж ирээл зарж байгаа асуудал энэ төсөл дээр яригдчихэж байгаа юм байна. Энэ технологи бол 1960-аад онд яг манай хөрш орны одоо энэ Оросын болон Казахстаны уулуурхаан салбарынхны нээсэн ноу-хау юм байна. Тэнд ч бол одоо Орос руу ч явсангүй. Тэр Казахстаны л яг ижил төстэй орд дээр нь очиж ингээд танилцахад дэлхийд урааныг олборлож гаргаж ирж байгаа төслүүдийн арай 60% хүрэхгүй байсан. 56% нь байна уу? Энэ аргаар авч байгаа байхгүй юу? Тэр ингээд эн чинь олон улсад туршигдчихсан ийм технологи Монголд л анхдагч юм байна. Тэгээ эн чинь зүгээр бүхэл юмд эрсдлийг харалгүй л яах вэ? Бид нар хөндлөнгийн яг мэдж байгаа экспертүүдээс нь тогтмол хугацаанд оруулж ирж хөндлөнгийн ийм нөлөөллийн үнэлгээг хийлэгдэх болгоё гэсэн санал гаргаад энд дэмжигдээд явцсан. Тэр хууль цууцсан. Тэгэхээр та одоо геологч мэрэгчлээ өнгөж байна. Өөрийнхөө мэрэгчлэр ер нь хэр хугацаанд ажилласан бэ? Би геологч, манай ээж өөрөө геологч шүү дээ. Өөдөө яг тийм гэрүүл өссөн. Удам дамжсан. Одоо тэгээ надад ирсэн үг бол одоо хан дүүр ном л байна. Тэгээ ер нь бол яг энэ ямар мэрэгжлийн юу хийдیں гэдгийг бол одоо маш сайн мэднэ. Тэр орчинд нөссөн хүн 2003 онд оюутан болж илаа. Тэгэл 3 дугаар курсээсээ ажлын гараагаа эхэлчихсэн. За тэгээ 2010 он хүртэл бол Монголд ажилласан. Тэгээ 10-аас 19 онд бол гадаадд байлаа. Тэр хугацаанд ч гэсэндээ мэрэгчлэрээ ажиллахаас өөр аргагүй. Аль улсад? Америкт байлаа, Японд байлаа. За 10 он хүртэл бас Монголд ажиллаж байхдаа одоо мэрэгжил дэвшлэх хүрээнд Австралид ажиллаж илаа. Тэгээ ер нь бол тэгээ салбараасаа салаагүй шүү дээ. 2019 онд Монголд буцаж ирчээд
За тэгээд төрд ажиллаж явахдаа ч гэсэндээ яг нөгөө мэрэгжлийн агентлагт ажиллаж исэн учраас улсын төсвийн хөрөнгөөр Монголд хийгдэж байгаа геологийн ажлууд ямар түвшинд байна, яаж бүгдээрээ сайжруулах вэ? Ер нь бол нэг тэгж хол салсан юм бол байхгүй. Та тэгэхээр гадаадад 10 гаруй жил байсан биз дээ. Тэгэхээр ихэвчлэн сурч ажиллахаа хослуулсан байна гэж ойлголоо зүг үү? Тий, нөгөө докторийн зэрэг хамгаалахын тулд Америкийн нэгдсэн улсад докторийн зэрэг хамгаална гэхээр ер нь лаборатори ажлаа хүртэл өөрсдөө хийдэг. За. Тий, тэгээд өөрсдөө явж бас хээр ажиллана. Тэгээд би чинь геологч мэргэжлийн онцлог нь хөдөөл байж ах хэвээр ер нь бол байдаг. Яг нөгөө тэгээд ер нь гэртээ баг хонхон цөөхөн байх л гэж хараад байна тий. Би оюутан байхад 3 дугаар курстэй ингээд зуны 3 сар 2 дугаар курстэй эдэр зуны 3 сар байх ёстойгоос би нэг 9 хоног моног гэртээ байсан тоолж ирсэн. Тэгээд тэр мэрэндээ бас нэг тийм угаасаа л нөгөө тийм орчинд өссөн болохоор нэг тийм надаас нэг хол салаагүй. Тий. Тэгээ би яг одоо хүүхдүүдийнхээ аль нэгийг геологч болно гэхээр харин нэг жаахан мэдээгээ бодоод тэгж бодохоор манай мэрэгжил бас хүндэл. Тэгээ та өөрөө хүүхэд байхдаа ээжтэй нь одоо баг гэрийн бараа арахгүй нөхцөлд өссөн юм байна шүү дээ. Тэгээд яагаад энэ мэрэгчлийг сонгосон? Тэр тусмаа эмэгтэй хүний хувьд ер нь геологч мэрэгжил гэдэг бол тун хэцүү шүү дээ. Нилийн эрчүүдийн л одоо хүчээс ордог салбар гэж хараад байдаг шүү. Би зөв ингээд гендерийн асуудал ярихаар нэг л тийм судалгаа бодогдоод байдаг шүү дээ. Одоо ингээд гендергээ яриад байгаа чинь нэг эмэгтэйчүүдийг ингээд шидэт байгаа зүйл бол биш байгаа шүү дээ. Таач мэдгүй. Тийм. Зүгээр нөгөө альва нэг зүйлд чинь ширхэх асуудал тийм. Тэгээ эмэгтэй хүмүүсийн дуу хоолой байхаараа одоо илүү зөв шийдэлт хүрдэг гэдэг нөгөө батлагдсан онол юм байна л да. Тэгээ би бүр эртээр үеийн тэр нөгөө арга билег эдрийг ч гэсэндээ баг энэ шинжилгээ ухаанаар батлагдаагүй вахт нь бодоод олцсон юм байна гэж бодоод байдаг шүү дээ. Тэгээ тэр хүрээндээ л байсан ба тэгээд мэдээж манай ээж чинь дандаа эмэгтэй геологч найз нартай. Нэг тэгж эмэгтэйчүүд цөөхөн мөхөн гэсэн бас бодвол яг үндэ бол байгаагүй. Тэгээ ээж нь ингээ хөдөө явчдаг. Тэгэл мэдээж маш санан тий хэцүү. Тэгээ би ч тэгэл хоёр ихч мэгчээ. Хувийн хувьд бол тэг болцсон юм уу. Тэгээ яг зөвөр мэрэгчлээ сонгохдоо харин их баярлдаг штэ. Тэгээ эхний курстэй аав ээж танд яаж хүлээж авсан? Аав бол дургүй байсан. За. Ээж бол мэдээж дуртай. Айгуу дуртай байсан штэ. Тэгээд аавтайгаа зөрсөн. Тэгээ аав тань одоо юу гэж дургүй байсан. Тэгэл би чи ирэх мэрх тэгэл ирэх мэрх гэхээр та айл юм баг юм а да. Тий, ирэх учраас тэгэл одоо би болно. Өөрөөр шийдэж штэ. Тий. Тэгээ одоо ингээд гэр бүлтэй болоод гэртээ бас ингээд баг байхгүй шахуу ийм мэрэгчлэрээ ингээд үргэлжлүүлээд ажиллах төвхтэй л байсан баг. Таны нөхөр ер нь таныг яаж дэмждэг? Манай бас нэг онцлог нь геологч мэрэгжилд би шинжилгээний технологийн сургуулийг төгссөн хүн. Одоо ангийнхны дээрээ л ингээд харахад яг өнөөдөр геологчоор ажиллаж байгаа эмэгтэй найзууд маань бүгдээрээ л салбарын хавьтай суудсан байдаг. За. Тий. Тэгээд ер нь адилхан мэрэгчлээ усаа тий штэ. За. Тэгээд тэгжээж бас ингээ явдаг баха. Динамик нь тийм байдаг баха. Тэгээ яг зүгээр гэр бүлийн онцлог гэж та асуусан болохоор нөгөө том хүүхэд мал илүү ачаа үрж байгаа баха. За. Тэгээ ээж аваагаа орлоод аав ээж нь хоёулаа баг байхгүй шахуу байдаг юм биш үү? Тэгэхээр танай нөхөр бас геологч тий. Мэргэжлийн геологч гэдэг одоо илүү уул уурхай, тэг илүү нарийн тооцоолол, тэг илүү тийм төвшөнд бол ажилладаг. Тий. Манай нөхөр бол тийм бас л их ийш тийш бол явна. Тэгээд ер нь тэгээд зөгцсөн дөө. Та чинь тэгээд 10 жил гадаадд байсан гэхэр ч одоо гэр бүлэрээ байсан гэсэн үг үү? Эсвэл одоо гэр бүлтэй энэ Монголд байсан гэсэн үг үү? Би хүүхдүүдтэйгээ тэгэл хоёр ээжийнхээ аль нэгийг байнга авчдаг байлаа. За. Хоёр талдаа юу? Ирж очивол тий. За. Ер нь хүүхдүүдийнхээ боловсролд анхаарал ирэхээр ерөнхийдөө аль мэрэгжил нь илүү одоо байх уу гэдгийг бас ингээд сонголтод нь нөлөөлдөг үү? Одоохондоо арай тийшээ очив. Ирэх жилүүдээс л яг нэг ахлах сургууль руугаа манай хүү орохоор илүү ярилцаж эхлэх байх. Одоо бол манай сайхны хүртлээс геологч болно гэдээсэн. Тэгээд за том үжнөө. Тэгээд байсан тий. Тэгээд одоо бол өөрчлөгдсөн байлээ л. Тэгээ өөрчлөгдөө л яваад байгаа. Тэгэхээр магадгүй геологийн салбарт хувийн бизнестэй юу гэсэн ойлголт байна. За тэр хоёулаа ямар нэгэн хувийн бизнес байхгүй гэж юу? Геологийн салбарт хувийн бизнес ер нь бол тэг нэг амар их асуудлуудын мэдээл, эрсдлийн мэдээл байхгүй шүү дээ. Гэхдээ ямар нэгэн уул уурхаан лиценз эзэмшээд эсвэл тодорхой нэг ордоос хувь эзэмших байж болно шүү дээ. Одоохондоо бол тийм байхгүй л шүү дээ. За. Тэгээ саналж орж ирдэггүй шүү дээ. Тийм үү? Тий. Том ордыг нээхэд одоо оролцсон тийм төслүүд бол байгаа юм. Манай нөхөр Монгол улсад анхудаа олон улсад хөтөлбөрийн зөвшөөрөгдсөн тийм нүүрсний тайлан бичих эрх бүхий тийм мэрэгчлэлтэн болж илаа. Хэдэн онд байна? 10 11 2 юм лөө.
Тэгээд өөрийнх нь гарын үсгтэйгээр нөөцийн тайлангууд энэ явдаг. Нэг тиймэрхүү ажлуудыг бол цаа чинь яг тэр чинь мэрэгжлийн төвшин шүү дээ. Тэр чинь нэг зүгээр мэрэгжсэн мэрэгчлэлтний хийх ажил байхгүй. Тэгээд тэр чиглэл рүү бол манай хүн бол нэлээд ажиллана. Тэгээд би болохоор илүү академик төвшин рүүгээ явж илаа. Судалгаа тал руугаа бол явж илаа. Зүгээр хайж олдсон одоо энэ та бүхэн мэдээлэл дойрхон биш дээ хоёулаа. Тэгэхээр энэ лицензийг авал магадгүй ашигтай одоо гээд боломж ашиглах тийм бодол төрсөн үү? Саналж орж ирээгүй л шүү дээ. Өөзөө. Тэгэхээр чи өрөөсөө тийм яригдчих байгаа. Тэг геологчдын одоо ингээд олон сар жилээр ингээд гэртээ баг байхгүй ийм нөхцөлд ажиллаад байгаа та нарын цалин одоо орлого тэгээд тийм баталгаатай байж чаддгүй. Ер нь уулуурхаан салбарт ажиллаж байгаа мэрэгчлэтнүүдийн цалин одоо Монголд саяхан 23 оны статистикийг харж байгаа ч гэсэн Монгол улсад хамгийн өндөр цалин авж байгаа хүмүүс уулуурхаан салбарт ажиллаж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тий. Дундад цалин хүртэл өндөр. Тийм л ахaltaа. Тий. Тэгэхээр хоёулаа уулуурхаан салбар, геологийн салбарын хүн тэгээ эхнэр нь уулуурхаан дэд сайд болчлоо. Тэгэхээр та нөхрөө магадгүй яам руу ч юм уу агентлаг руу татах боломж байсан л юм байна тийм үү? Хоёулаа төрийн албаа агч байх бол тийм л. Гэтэ ер нь бол та анзаарч байгаа бол манай хүн тэгээ эхнэр нь Америкийн нэгдсэн улс руу 6 жил явж сураад, тэнцээ ажиллаад, тэнцээ ч юм бас гайгүй шүү дээ. Бас ажил төрөл хийгээд ингээд тэгээ явхад би өөрийнхөө карьерийг ботно гэж үлдчихэж байгаа хүн. Тэгээ миний нэг тий санал болгосноор нэг юм хийхгүй шүү дээ. Өөрийн гэсэн бодолтой байна. Тий өөрийн гэсэн амбицтай байна. Тэгэл ойлгол явахаас өөр яах вэ? Тэгээ танд зүгээр нэг тийм баталгаатай хэлэхэд одоо ямар нэгэн байдлаар тусгай зөвшөөрөл одоо манай энд хөрөнгө оруулаач гэж орж ирсэн ч юм алхал шин. Тэгэхээр та өөрөө айлын баг гэсэн. Тэгээд ингээд гэрийн бараа харахгүй мэрэгжилтэй. Тэгэхээр хүүхдүүдийг тань одоо 3 хүүхдийг тань одоо аав ээжүүд танил өсгсөн. Манай 2 ээж л өсгсөн дөө. Харин тэгсэн л баг тий. Тэгэхээр ер нь бол та азтай л байна л да. Зарим хүмүүст бол хүүхэд харах хөнгөө тэгэл ингээл сургууль цэцэрлэгтэн зөөх хөнгөө хэл хэцүү байдаг шүү дээ. Тэр зовлон бол та мэдрээгүй юм да. Харин тэгж байгаа азтай. Тэгээ ээжигээ бол зоож байгаа шүү дээ. Мэдж байгаа тэр их сайн. Одоо ингээ улсын хурлын гишүүн болчлоо. Аав ээжтэй нь бол та нэр бахархаж байна уу ер нь? Манай аав бол эрт өнгөрсөн л дөө. Манай ээж бахархалгүй байх уу? Ер нь аавынхаа ачиг ер нь өөрөө хариулсан гэж боддгоо. Хариулсан гэж боддог. Та ингээд удаан асуугаад байвал нөлөөс гарчих учраас ингээ аягүй богдхон хариулаад байгаа шүү дээ. Гэхдээ яхаа нөгөө охиныгоо ингээд гэрийн бараа арахгүй мэрэгжил сонгоход мэдээж ямар ч аав дургуйсан л дээ. Гэхдээ дотроо танаар бахархчлээсэн бах та тийм. Дургуул байсан бах. Би ч тэгэл хөвчлэн тийм мат физик мэсик боддог байсан учраас өөр л дургуул байсан. Би тэрийг санаад уурлаал ингээд ширвтдаал ингээд лахаж бас хэцүү шүү дээ. Тэгэхээр аавтай нь өөрөө ямар мэрэгжилтэй юм бэ? Механик инженер. За. Одоо ингээд улсын хурлд хаврын чуулган эхэллээ. Энэ гишүүдийн бас цалин орлогын асуудал нэлээд хэл ам дагуулаад байна л да. Тэгэхээр таашдаа сарда баг улсаас 30 гаруй сая төгрөгийн цалин болон бусад дэмжлэг авчдаг юм шүү гэсэн ойлголт олонний донд байгаа шүү дээ. Мөнгөөрөө бол ирдгүй юм билэ. Тэр 20 сая төгрөг нь болохоор тойрогтой ажиллах, эсвэл хуулийн төсөл боловсруулах тэр бүгд нь ингээ гэрээгээр тамийн газраас шууд шилжиж орж идэг. Тийм зардал. Өөрөөр хэлбэл хуулийн төсөл дээр одоо багаараа ажиллах тэр зардал руу л явцдаг гэсэн үг. Тий, одоо жишээ нь би өнөөдөр тантай ярьсан энэ стратегийн ашигт малтмлын математиктай холбоотой энэ одоо энэ төслүүдийг ер нь цааш нь яаж дэмжиж явуулах вэ гэдэгтэй холбоотой энэ дээр бол одоо хуульчд авч ажиллаж байгаа шүү дээ. Тийм. Тэгээ тэр мэтчлээ одоо энэ тэр улсын их хурлын гишүүн хууль өргөн барьлаа гэж байгаа бол арталтанд дандаа л зардлууд гарч байгаа. Хууль тогтоомжийн тухай хуулиараа 3 төрлийн судалгаа хийх ёстой. Тэгэл зардлын судалгаа, нөлөөллийн судалгаа тэр бүгдийг чинь хуульчид хийнэ. Тийм. Тэгэхээр тэднэр дээрээ зардлууд нь гараа явна. За ихэнх гишүүд маань одоо сая холимог тогтолцоогоор улсын их хурл бүртгэхэд 78 гишүүн тойрогоос сонгогдож орж ирж байгаа. 48 нь нийгмийн төлөөлөл гэдээ над чи орж ирж байгаа жишээтэй. Тэгэхээр тойрогоос сонгогдож орж ирж байгаа гишүүд бол тойрог руугаа байнга л явж ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ энэ бүх зардлууд нь тамгын газраасаа ингэж шилжиж ордог зардлууд нь бол тэр 20 сая төгрөг яригдчихэж байгаа. Тэгээ нөгөө талаар одоо танай бүлэг дотор чинь одоо ингээд гишүүдийнхаа одоо юу гэдгийг намын бүлгийнхаа шийдвэрийг дэмжин дэмжээгүйгээр ингээд оноо өгөх асуудал яригадад эхэллээ. Энэ асуудал тэр журам яригдчихэж байгаа. Одоо энийг чи ингэж дүгнүүл дүгнээ, энийг чи ингэж дүгнээ гэсэн төсөл нь орж ирж хахад тэгэл гишүүд саналаа хэлэл энэ дэм юм биш үү, энэ дэм юм биш үү гэж сайжрах тэр процессыг хүлээж ийн. Гишүүд бол бичгээр яг энэ журмандаа энэ зүгээр энэ энийг ингээ гээд саналуудаа өгч байгаа. Тэгээд гарч ирнэ.
Би бол тэгэд яагаад байж болох уу гэж бодсон шүү дээ. Тэр одоо зарим яг эцсийн журам нь гарчих үед тэрнээс өмнө бас саналуудаа мэдээж өгнө. Эцлэгдэн богдог байгаа шүү дээ төсөл юм чинь. Тэгээд тэр журам оноо өгнө, эрс зэдвхийг нь дүгнэн тэгээ яагаад болохгүй л гэж бодсон шүү дээ. Үгүй яг магадгүй та бүлгийнхаа шийдвэртээ санал нийлэхгүй тохиолдол зөндөл гарна шүү дээ. Тэр үед та тэгээд оноогоос асуулаа сууж яхахыг. Тэгэл одоо онооноос асуулаа шүү. Тэгэл чи дэмжихгүй юм, дэмжихгүй юм бүх юм л олонхын шийдвэрээр явж байгаа. Хамтаараа шийдэж байгаа асуудал тэр тэгэл тоо. Тэг үнэхээр би дэмжихгүй байгаа бол за би оноо асуулъя л гэж шүү дээ. Өөр яах. Ер нь ингээд жагсаалтын гишүүдийг харахад хөвчлэн намын даргын тойрон хүрээлэгчд байдаг шүү дээ, тий. Тэгэхээр би таныг жагсаалтаараа орж ирэхээр магадгүй ерөнхий сайдтай ажил хэргийн холбоотой ойр байсан болов уу гэж хардж байна. Харвардад нэг жил хамт 7 монгол оюутан сурдаг жил байсан юм аа. Тэр 2015 байна уу? Би ч нэг 10-аас 16 онд сурч ирсэн учраас айгүй олон жил болгоно л манайхан ирээд л сураал явдаг. Тэгээд нэлээ олон монголчуудтайгаа бол танилцчихлаа. За тэрний нэг жишг нь 2015 онд ерхий сайд улс төрийн сургуульд ирж сурах жил. Яагаад ч юм тэр жил чинь бүр 7 оюутан байж таарсан юм аа. Ер нь тийм олон байдгүй шүү дээ. Тэгээд тэр үед бол танилцчихлаа. Тий. Тэгээд Монгол улстай буцаж ирчээд 19 онд буцаж ирчээд байж байхдаа Шинжлэх ухааны технологийн сургуульд ажиллаж байсан байхгүй би. Тэгээ байж хахад одоо яг салбарын маань агентлаг Монгол улсад дахин байгуулагдчихад байхгүй жагаад тэгээ дахин байгуулагдчих үе таарад өөстөө энэ дээр ороод ажиллах юмсаа гэд тэгээд холбогдчихлаа. Тэг хүсэлтэд өгч илөө. Тэгээд ямартай ч юм төрд орох боломжийг бол нээж өгсөн хүн. Тий. Тэгэл одоо ямар дотор нь ороод харин ингээ ажиллаад тэгээд дэвшээд явж байгаа даа бол их баяртай байгаа та. Тэгээд зарим жагсаалтын гишүүд бол яг уу намын дарагдаа таалагдсан ч гэсэн олон нийтэд таалагдахгүй ёс зүйн хувьд одоо мэдлэг юуны хувьд ч гэсэн хангалтгүй байна гэдэг ийм одоо шүүмжлэлт агуулж байна л да. Та энийг юу гэж бодож байна? Тэгээ шүүмжлэл байна гэдэг бол ямар нэг үйлдэл хийгдсэн болоод гарч ирж байгаа зүйл байлгүй. Эргүүлэл зүйл байгаа бах. Тэгээд тэг яг аль гишүүн дээр юу болсон эдрийг нь бол мэдэхгүй л шүү дээ. Одоо тухайлаад асуувал яг уу ярьж байна тийм. Тэгээ нэг зүйл нь болохоор зүгээр улсын хурлд ингээд суух болоод ингээд явж байхад бол найзуудаас хүртэл ингэж мессеж ирж байгаа нь аюу харамсалтай байсан. Тэр нь одоо гадаад байдалтай их анхаарах хэрэгтэй тий. Одоо олонний нүдэн дээр байна. Тэгэхгүй бол ингээд эмэгтэйчүүдийг аюу их одоо янз бүрээр нь хилдэг юм аа. Эмэгтэйчүүдэд ээлгүй гэл тий. Энэ бүх мессежүүд бол аюу хөндлөн аюу тийм дэмий санагдчихсан. Тэр хүнээс юу гарч ирж юуг хамтын хүчээр бий болох уу гэж ярих хэвээр байтал эмэгтэйчүүдэд ялангуяа нэмээд одоо бие авчих асуудал нь тэгэл тэрийг бас ихээр шүүмжлэх юм аа. Нэг тийм хэрэггүй зүйлд бас хандаад шаардлагагүй юм шиг. Тэрэнд бол бид их дурггүй. Тэгээд одоо ингээд сошиалоор явж байгаа зүйлүүдийг харахад ч гэсэн л ингээд эмэгтэй гишүүдийг маань л илүү онцлол. Тэгээ нэг зүйл ярихад хүртэл тэгэл янз бүрээр бичээл ингээд байгаа энэ одоо сошиал бүгдээрээ яаж яхан хазаарлаж болох юм аа. Тэр нь болтгоо л. Одоо ингээд хаврын чуулганаар та одоо өөр ямар ч гэсэн хуулийн санаачилсан. Тэгээд энэ дээр магадгүй улсын хурлд өргөн бариад асуудлыг энэ хаврын чуулганаар ер нь дэмжүүлээд магадгүй батлуулж амжих уу? Та юу гэж харж байна? Хэрэг итгэлтэй. Одоо яг хамтарч ажиллаж байгаа хуульчид маань бас энэ дэмжихгүй сайжруулж оролцох энэ аж ахуйн нэгжүүдийн санал хэр хурдан цуглагдахаас шалтгаална. Миний төлөвлөгөө бол өргөн бариад хэлцэх хэсгээл шийдвэрлүүлчмээр байна. Тэгээд амжихгүй байх вэ? Ямартай ч сайн ажиллана. Хажуугаар нь бас нэг өөр хуулийн төслүүд бас байна. Тэгээд тэрэн дээр ажиллаж байгаа. За ингээд бидний ярилцах цаг ингээд дуусж байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авч дэлгэрэнгүй ярьцлага өгснөд баярлалаа. Тэгэхээр та уул уурхайн салбарын төлөөлөл болж улсын хурлд орж ирсэн хүний хувьд энэ баялагын сангийн хууль, ашигт мултгалын хуулийг өөрчлөх асуудал дээр бас тодорхой хууль санаачлаад явж байгаа юм байна. Тэгэхээр энэ хуулиа одоо ингээд мэрэгчлэнүүдийн дунд хилцүүлээд улсын хурлд өргөн барих асуудал дээр бас та одоо хууль нэмрээ оруулж ажиллаарай гэж танд амжилт хүсье. Маш их баярлалаа. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцлагаар улсын хурлын гишүүн уянга оролцлоо. Анхаарлаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа. Pocket App ирээдүгэ бүтээ. Pocket
Санхүүгийн цогц платформ. Италийн шилдэг гомон үйлдвэрлэгч Dejeco брендийн гомон оргил сүлжээ дэлгүүрийн бүх салбарт шинээр ирлээ. Аригтай хадгалаад 100 саяын эзэн болороо хадгаламжийн урамшуул дайн дахин зарлагдлаа. Ариг банк. Хотод бөөрийн үйл ажиллагааг дэмжигч Эрдсээр баялаг Ямаровка. Канадын алдарт Jameson брэнд Омега 3 100 жилийн түүхтэй өндөр тунтай хэрэгсний дараа загасны амтгүй. Хялбар хөрөнгөлөл үйлчилгээний хариултаа хадгалыгаар цуглуулсан 25,000 төгрөгөө 50,000 төгрөг болгож аваарай. Худалдаа хөгжлийн банк. All-Star K-pop ямар амттай мэдсэн үү? Korean May Sauce. K-pop All-Star. Ядрах, дархлаа сулрах, ханиад хүрэх, нойргуудах зэрэг шинж тэмдгүүд илэрч байна уу? Энэ үед дархлаа дэмжих Verish тусал танд туслана. Дархлаагаа түн даатга Verish бүх хэмээн сангуудаар. Дөрөв булчирхайн томрлын улмаас давсаг дээрх даралт нэмэгдэж, шээсний гарцын хэвийн үйл ажиллагааг саатуулдаг. Боростомол Уно дөрөв булчирхайн томрлыг саатуулж, шээсний зөөрийг багасгана. Боростомол Уно эрчүүдийн асуудал, эрчүүдийн бэлтгэл.